За 26 оны төсөвт бас гэрэл хийгдэж зүйл эрүүл мэндийн салбарт байна. Ялангуяа хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. За энэ дотор бол зөвлөх судасны тусгайлсан төв барих энэ ажил эхэлнэ. За үүний одоо соёлын батлах надаар таны дэмжлэгтэй батлах хэрэгтэй байгаа. За ер нь бас 800 гаруй тэрбум төгрөгөөр эх 2 жилийн хугацаанд төргөн тусламж харуулт шигдээс гэмтэл осол, аваар осол, яаралтай тусламжийг Улаанбаатар руу зөөдгөө болох энэ тогтолцоог хийхээр энэ том хөрөнгө оруулалт 800 гаруй тэрбум төгрөг 21 аймаг жигд хүртээхээр ажил явж байгаа. Та санаж байгаа бол Баян-Хонгор аймгаас харамсалтай хүнээ наашаа зөөж байгаад эмч сувлагчид нь осолдож амь насаа эндсэн тохиолдлыг та санаж байгаа бах. Тэгвэл одоо тэхгүй байх энэ тогтолцоог хийхэд бидэнд одоо энэ том тогтолцоог хэрэгжүүлэх энэ төсөв та бүхэнд бас дахин баригдана. Та бүхэн сойрхон батлуул энэ зээлээр бид 2 жилийн хугацаанд Монгол улс даяараа төргөн тусламж түргэн үрдэг болоноо. За дэлгэр сайн сайд